Өглөөний минь good morning. За одоо цаг 8 цаг 54 минут болж байна. Тэгээд өглөө болсон чинь жоохон нүд захтнаад ашил хөдлөөд байна уу. Ашлыг мууж болохгүй. Жирэмсэн мууж болохгүй. Тийм болохоор ашлаад ивчээл зуны нөгөө нэг ургамал тоосны улмаас нүд захтнаал хамар жоохон битүү сэрлээ. Өнөөдөр 12 цагаас эмчи үзлэгтэй байхгүй юу? Тэгээ одоо тэрэндээ бэлдээд өглөөний хоол молоо уугаад босъё доо. За тэгээд хамтдаа миний жирэмсэн үний нэг өдрийн амьдралыг миний нүдээр хамтдаа туулцгаая. За ер нь бол би нэлээд их унтаад байгаа. Амар нойр хүрдэг гэх юм уу? Би бол 11 12 хүртэл сайхан унтноо. Дааж өнөөдөр цогоо нэлийн эрт ажилдаа гээд үүрээр гараа явсан байхгүй юу. Тэг цогоо хажууд байхгүй болохоор унтч чаддгүй юм сэрэлзээд өдөр тэгээ сэрчдэг. Тайдтай миний амьдралд яг одоо хамгийн чухал байгаа нэг зүйлийг үзүүлэх гэж бодлоо. Тэр нь бол энэ дээр байна. Тэгээ энэ дээрийг манай хатан аав надад авч өгсөн. Энэ жирэмсний дэр юм байлээ, амар гоё. Яг хоёр талаас нь ингээд тэмжээд өгдөг. Тэгээ би яг ийшээ харж ихтэн гоо цаваа намайг араас тэрээд ийшээ бас хөрхөн хөлөө. Энэ талын нас хөрхөн хавчуулчт юм аа заа чинь. Тэгээд бит хоёр ингээд тэрэлдээд ингэж унтж байгаа одоогоор. Жоохон ядарчлаа гэлөө. Яа, ор хорох гэж ингэж бүгдэлцүүрээд нуруу жоохон чилээд байна. За. За, нүур гараа угаачлаа. Pregnant, get ready with me. Бүр шал өөр. Өмнө бол ингээл амар хурдан нүрээ будаал ингээл гарчтай байсан бол одоо no. Одоо л хийх юм зөндөө. Эхлээд би ч гэсэн нүрэндээ ингээд чигшүүлж тосоод өрхөн. Тэгээд нарны тосоод өрхөөд тэрийг шингэх хойгоор бүтэн биеэ тосолдог. Бүтэн биеэр baby oil-оор тосолдог. Уг нөгөө нэг таад үзүүлээ. Юуг нь анх жирэмсэн болчоод энэ гоогийн хоньны сүлдээ за тэгээ ламорын бас хоньны сүлдээ тийм асуудыг биендээ төрчихсэн чинь харьшлаад ихсэн. Бас адны гаралтай тийм бүтээгдэхүүнүүдээс яг өдөр тутамдаа төрөхөд тахаар миний бие бол миний арьс бол харьшилсан. Тэнгууд нь яасан бэ гэхээр зүгээр л simple baby oil төрөж эхэлсэн. Тэгээ уг нь өөр гоё язралтай эсрэг тосмос ч юм уу тийм юм хай гэж үзэж байгаа. Тэгээд за хэтэрхий олон төрлүүд юм билээ. Тэг миний хувьд бол яг тэр олон төрлөөс судалгаа хийгээд сонгохоос илүү зүгээр л хүүхдэд төрөж болдог надад болно байх шүү дээ. Baby oil төрөж чам. Тэг нэг ааштай цогоо санал болгосон. Цогоо нөгөө намайг хашлаад биеэр ингээ юу туураад чоо биржигээдсэн чинь хараа зүгээр baby oil төрөх үү гэсэн чинь нэрэд ихүү гэд тэгээд битээр төрөж үзээд битээр хоёуланд нэр хөрхөн таалагдав. Тэгээд өглөө одоо ингээд одоо би нарны тасаад өрчөөд нарны тасаад өрхөөд шингээд жоохон байтлна. Бүтэн бие baby oil-оор таслан доо өглөө оройдоо байгыг таслаж байгаа айгуу гоё чившилтэй байгаа. Тэгээ би одоо 27-ны дээлтэй. Тэр чинь бараг 7 сар хүрч байгаа. 6 сар 3-7 хоногтой. Тэгэхэд бол одоохондоо язраагүй л байна.
За одоо ингээд беби ойлоо шууд гарн дээрээ төрөж байгаа. Бүх биеэрээ төрөж чинь та гизээ харуулъя. 27 мэдээлэлтэд бол нэг иймэрхүү байна. Тараа. Миний гэцтэй ер нь бол 3 сараас хойш ингээд хөрхөн бодоо гараад ирсэн. Одоо бүр ингээд яг ингээд урагшаага ингээд хөх томроод гинц томроод ингээд хүний бие ингээд урагшаа болж ирд юм билээ. Тэгмээд ингээд яалтч юу тэнцрээ байхад агшаа болоод ингээд алхалт шууд амар өөр болж ирд юм билээ. Тэрийг би өөр амар ингээд тэсэн. За тэгээд тосоо бол хитсэндээ түрхээд, хөхөндөө түрхээд, өгцгөндөө түрхээд, гуйндаа түрхээд, гуйны арталтаа түрхээд аль нэг таталцдаг яаздаг эсвүүдээрээ сайн түрхэж байгаа. Яа, амар амсгаатад ядраад эхэлдэг гэдэг юм нэстэ. Тэгээд одоо би ингээд энэ гараараа энэ гуйныхаа ингээд арталт түрхэж чадж байгаа шүү дээ. Энэ өнгөөр ингээд урагшаа түрхэж чадахгүй зэрэг ингээд тэглээд амар ингээд тэ. За өнөөдрийн outfit of the day, pregnant outfit of the day гэсэн чинь зүгээр юм өмнө төмсчлөө. Өнөөдөр гадуур зөндөө бас зөндөө гэдэг нь жирэмсэн хүний хувьд зөндөө шүү зөө. Жирэмсэн хүний хувьд миний хувьд л гадаа гараад нэг ажил амжуулах бүр амар их юм хийцэн. Тэгэхээр жоохон спорт өмнө төмсчлөө. Тэгтээ мэдээж жирэмснийх юм бүрхэн гизтэй байхгүй юу? За тэгээд дээгүүр нь юм надад ийм хаа очиж ийм crop top hoodie-нууд зөндөө байт юм билээ. Тэгсэн чинь яг жирэмсэн болсон чи эднэр амар аминд орсон. Гиз барихгүй яг ингээд хөхний доогоор ингээд дуусчихж байгаа. Тэгвэл ингээд доогоор нь жирэмсний юбкэ ч юм өмдөө өмсчихэд айгу тохиромжтой байсан. За өмнөхөн доторхыг бас хальт сонирхолж. Өмнө төржсэн хүмүүст нь л сонирмш ах өө төрөөгүй хүмүүст нь л сонирхолтой гэж юм аа. Надад л амар сонирхолтой байсан. Энэ ингээд хөрхөн дулаахан гисний даруулга өнөөдөр гадаа жоохон бороотойгоо болохоор жоохон дулаалчлаа. Тэгээд дотор нь болохоор ингээд хөрхөн доороос нь гэж сойж өгдөг юу. Тэгээд миний жирэмсний бандаж. Одоо ийм бандажнууд юмснэг болсон. Дандаа гой эмээ бандажнууд. Гэтэ жирэмсний хувцас хамгийн бийдэх хувцас юм билээ. Би өмнө ингээл одоо дасгалын хувцас ч юм уу, тэг workout clothes ч юм уу, ундлахны хувцас ч юм уу, тийм юмнуудыг амар бийдэхтэй их гэж боддог байсан чинь. No. Бүр яг ингээд жирэмсэн болоо, жирэмсний хувцас өмсч үзээ би бүр ийм гоё байт юм уу, ийм бийдэхтэй юм байт юм уу. Ялангуяа яг энэ гидсний энэ хэсгээр ингээд одоо энэ бандаж гэхэд л амар хөөрхөө ингээд гид тэрж байгаа байхгүй юу? Тэрж байгаа амар тэрэгддэг. Зэ. Тэгээд аль болох гидсээ дулаахан байх айгуу чухал гэд хүн болгоноос сонсоод бас тэгж байгаа учраас гидсээ аль болох дулаахан байлгаж байгаа. За ийм байна. Тэгээ даагаараа пүүз өмсөд дээгүүрээ нэг юм өмсөл гаранда.
За өглөөний хоол идэх дуусчлаа. Одоо тэгээд оффистоо ороод ирсэн байж байна. Гарахаас өмнө нэг 30-40 минут суугаад жоохон компьютер дээр ажил хийж дээ юм уу гэж бодож байна. Өнөөдөр нэгд өдөр учраас яг 7 хоногийн төлөвлөгөөг бас жоохон гаргаж аваад энэ 7 хоног юу хийх ёстой лээ, хаашаа очих үлээ гэдэг нэг ерөнхий нэг зураг дахиж харж сэргээгээд нэмэх юм байвал нэмээд хасах юм байвал хасаад за тэгээд өнөөдөр нэгд өдөр учраас бас урлаг клубийнхаа хичээлийг нээгээд хүмүүс рүүгээ бас имэйлд нь хариу бичээд ч юм уу тиймэрхүү байдлаараас жоохон гишүүдтэйгээ харьцаад тэгээд яг өнөөдөртөө бол өглөөдөө бол окей гэж үзэж байна. Тэгээд орой дахиад жоохон сууж юм хийж магадгүй. За би одоо 3 галын массажны өрөөнд ороод ирсэн байж байна. Тэгээд энэ массажны оронд болохоор ийм хөрхөн гид сордог нөхтэй бас хөх ордог юм нөхтэй байхгүй юу. Тэгээд толгоо оруулаад ингээд нороогоо хөлөө толгоогоо гараа ингээд илүүлдэг ийм хөрхөн массажны ороогоо. Тэгээд энэ дээр ингээд ирж бариулдаг. Жирэмсэн үний шүрмэс аяг татдаг гинэ. Тэгээ миний шүрмэс ер нь 7 хоногт нэг татаад байдаг байхгүй. Тэгээ татах болгонд өглөө бүр үүрээ татдаг. Тэгээ цогоо миний үлийг бүр ингээл барьж өгөөл илж өгөөл би бүр чарлаа хараа гэлчихдэг. Тэгээд сая уржигтэр нэг татаад хөл аяг чангарсан байгаа. Тэгээ өнөөдөр дахиад ирж гоё хөлөө илүүлээд энэ орондоо бариулна да. Энэ оронд тэгээд тэр өглөө үзүүлсэн дэрэн л бүр амар хайртай байгаа. Хитэ гомбол. За гэртээ ирсэн өдрийн хоолой балкон дээр сайхан сууж агаад нэг сэндвич халуун ань сууч тийм үү? Гадаа яста гоё юм. Гадаа бүр ном ногоо юм өртлөө. Бороотой хөт мана Монгол. За одоо цаг 5 цаг 30 минут болж байна. Тэгээд өнөөдөр бүр нэлээд гадуур явчлаа амар ядарч байна. Би ер нь жирэмсэн болсноос хойш өдөр айгүй хүнддэг болж байгаа. Тэгээд одоо унтлаа. Одоо унтаа жоохон амраад нэг цаг унтж босч ирчээ. Тэгээд хоол молоо хий та.
За босоод ирсэн чинь манай нөхөр манай цагаан маань орж ирээд энэ сандлуудыг холдуулаад шал угаагч ажиллуулчих. Би бол одоо бүр жирэмсэн болсноос хойш шаланд хүрэхээ болсон. Шавмигийнхаа ачаар тэгээд манай нөхөр ялангуяа бүр илүү ажиллаулдаг, бүр бүх юм хийгээд ус мөсийн солиод доотх мотх нь угаагаад одоо шал угаахыг бол одоо энэ цогоогийн гарт байдаг гэж хэлж болно. Тэгээд гадаа ийм гоё болчих. Нар гараад нар гинэ гоё цэлмээ. За одоо би орой хоолоо хийж байна. Тэгээд ер нь дархлаагаа сайн дэмжих гэж шүлтэй устай хоол сайн уух гээд юу яаж байгаа сармастай, хүрээ махтай, байцаа ногоотой шүл хийж байна. Орой хоолнд хоёр хойлоогоо шүл уучи даа л гэж бодож байна. За тэгээ ер нь дэрнийхээ уутнуудыг би айгу ойр ойрхон байх туртай. Ялангуяа энэ том дэрээ би чинь нөгөө нэг байнга газар хаяал шүнэ хийдэд солидог байхгүй юу? Том дэрээ газар хаяал орон жижигэн дэрнүүдээ ашиглал айгу их байраа сольж ингэдэг болохоор газар айгу хайдаг болохоор дэрнүүдийн уутыг ер нь ойр ойрхон угаах гээд тэгээ ер нь энэ жоохон угаалга хийн гээд бэлдээ тавьчлаа. Тэгээд сая унтахаас өмнө бас нэрээ цэвэрлсэн. Ер нь жимсэн байх хугацаанд бас нэг амар хүнд будагтай ч юм уу явахыг нэг үлүүд үзэхгүй байгаа. Яг гадуур ажил амжуулахдаа бол нүрний будагтай явчаад тэгээд гэртээ орж ирээл ер нь нүрээ амрааж байгаа. Тэгээд миний үлхэн охиныг хараад байгаарэ. Миний үлхэн гидсэн амар хөдөлдөг болцсон нэрээ бүр түн гэж бүр өстой янзын хөдлөө шүү дээ. Тэг хүмүүс намайг ихэр юм уу гэж аяг асуугаад идэв. Ихэр юм уу гэл эсвэл өнөө маргаашгүй төрөх ч байгаа юм уу гэл. Тэг үгүй болоогүй штэ гэдэг юм. Ямар хурдан томорцсон ингээд. Миний гидс баг 3 сартай байхаас хойш ингээд пүн гэдэг амар хөргөн гараад ирсэн. Тэг одоо ингээд юм үлгэн болцсон байна да. Тэг хөдөлгөөн өстой янзын шүү. Шүн алстай бүр бүжиглээд байгаа мó, эргэлдээд байгаа мó, юу ийгээд ийм үлгэн миний гидс. Тэгтээ ингээд амар хөдлөөд ахаар хүүхдтэйгээ амар уулзахыг амар хүсдэг юм бэлээ. Хурдан уулзах юмсан гэдэг амар тэгж давталт юм бэлээ. Нөө нэг кино мэнэндэр ингээл can't wait to meet my baby гэж аяга тэгдэж штэ тий. Би тэрийг ингээл ээжүүд зүгээр л гоё үг хэлэх гэж тэгдэм бах гэсэн чинь бүр нээрэнгээс ингээд хөдөлгөөнийг мэдрэхээр бүр ингээд гитсэн дотор ингээл одоо жирс гэл хөдлөө штэ тий. Тэг онгот гарч ирээд хөөрхөн хөлний яаж хөдлөхөлөө, хөөрхөн гар нь яаж хөдлөхөлөө. Тэрийг харахыг амар хүсдэм бэлээ. За шүл болчлоо. За орой хоолоо идэх гээд шүлээ хаяглаад тэгээ шүлний хажууд нэг юм бүхэл өршин талхан дээр маасл түрхэд идэх гэж байна. Тэгээд масло түрч хатаа 3-гаа зүсчлээ. Нэг лент наацсан. За оройны хоолнд цогоо дото тоглоо завгаа болохоор би төрүүлээд идлээ. Тэгээд ойрт Netflix дээр Working Moms гэдэг амар гоё TV show эхлүүлсэн байгаа. Тэгээд энэ болохоор яг ингээд одоо ээж болох ч байгаа ч юм уу эсвэл ингээд ээж болоход ямар байдаг бол ч юм уу ингээд эсвэл ээж болцсон тэгээд ажиллаа хийж байгаа. Ээж болоогүй ч гэсэн ээжэд болцсон ажил хийгүүчнэр гэртээ хүүхд хараа сууж байгаа бүх эмэгтэйчүүд бүр ингээд амар гоё тохирсон яг тэдний ингээд туулж байгаа. Тэгээ ингээд өдөр тутмын амьдралын чаленж бэрхшээлүүдийг амар гоё байдлаар харуулсан. Тэгээд it's okay тэгээ амар хэцүү байх окей шүү. Тэгээ одоо сэтгэлээр унах окей. Саад бэрхшээлүүд тулрах окей яг тэр бүгдийг амар гоё хэвийн хөвшмөл болгож normalize хийж байгаа надад амар таалагдаад одоо удахгүй төрөж байгаа би адилхан нэг working mom болохгүй нь төрөөд ажиллаа үргэлжлүүлээд өөрийнхөө чатгаараас хийгээд яваа тэр бүгдийг туулах учраас энэ ТV шоуг одооноос үзэж эхэлж байгаа. Тэгээд амар гоё байгаа. One foot forward into a lunge and a half moon crescent, and then come down, yeah, for a boat pose. Can we all be brave adults and just admit that babies don't need yoga? Yeah.